Сул дорой гигдэн багасаа хөөгдсөн ч эцэст нь өөрийгөө жинхэнэ баатар байсныг гинэт олж мэднэ гэд төсөөлдөө. Чөтгөрийн хааны арми дайчнаар хүчин зүтгэж харанхуйн түгийн дор олон жил тулалдсан ч ганцхан удаагийн хайхрамжгүй байдлаасаа болж хөөгдөн Чөтгөрийн хаан тулсын хилээс гадагш цулуудна гэд төсөөлдөө. Яг энэ зүйл Дариэл хэмээх залууд тохиолдсон юм. Түүх Дариелаас эхлэх бөгөөд тэрээр Чөтгөрийн хааны армийн зэрэг бөгөөд шууд туслахан байв. Дөрмөн генералын. Тэр ямар нэгэн домогт жанжин байсангүй. Бас хүчрхэг ид шид жэзэмшдэггүй байв. Гэсэн ч тэрээр үүргээ үнэнчээр туйштай биелүүлдэг байлаа. Гэтэл нэгэн өдөр түүнийг цайзад дүүдэв. Тэд хүйтэн хөндийгөр түүнийг армиас халж байгааг мэдэгдлээ. Бүтэлгүй, ашиггүй, ид шидгүй гэж. Ямар ч мэтгэлцэн шүүх хурал байсангүй. Зөвхөн эцсийн шийдвэрэл байв. Ингээл тэр Чөтгөрийн хааны цайзаас өршөөлгүйгээр хөөгдөв. Дариэл дөнгөж сая юу болж өнгөрснийг бараг л ойхож чадсангүй. Ганцаараа суунга тэр тунгаан бадав. Өөрийнхөө тухай. Ингэснээр бид түүний доторх цочруулын гүнийг ойхож авна. Зүрхнийхээ гүнд тэр тэдний зөв байсан юм болов уу гэж гайхширч байв. Эцсийн эцэст Чөтгөр болон хүн төрлөختний үндсэн ялгаа нь эд шүд ашиглах чадварт л оршдог шүү дээ. Гэтэл тэр манаг огт ашиглаж чаддаггүй байв. Чөтгөрийн хаан тулсаас явахдаа тэрээр ой дундуур ганцаараа алхалаа. Тэр бүхэл бүтэн амьдралаа чөтгөрүүд дунд өнгөрүүлж тэдэнд эргэлзээгүйгээр зүтгэсэн. Гэтэл одоо тэр ямар ч зүг чиггүй, зориггүйгээр цөлөгдсөн ухаарав. Тэр одооноос эхлээд юу хийх вэ? Цаашид тэр хаашаа явж чадах вүлээ? Ядаргай үлсгэлэндөө авцсан тэрээр газар дунав. Яг тэр үед нэгэн охины хашхирах чимээ дуулдлаа. Охин түүн рүү өхлөөс зүхтэж буй мэт маш хурдтайгаар гүйн өнгөрөв. Түүний араас асар том мангас цуцалдгүй хөөж хизээ мутгүй амийг навхад бэлэн байлаа. Араат нь түүнийг хөнөөх шахсан яг тэр үед Дариэл хөдлөв. Хэдий тэр эдшид ашиглаж чаддгүй манаагүй байсан ч Чөтгөрийн армийн цэрэг байсан үүргээ санав. Тусламж хэрэгтэй хүмүүсийг хамгаалах. Тэр эргэлзэлгүйгээр дайрлаа. Мангас руу. Араат нь түүнийг харгис хүчээр цохиж газарт шидэв. Тэр мөчид Дариэл хажуу тийшээ хартал ойн хөрсөн дээр нэг нь хутаа хевтэж байхыг олж харав. Тэр түүнийг тэр даруй шүүрэн авлаа. Дараа нь дахин дайрав. Өөрт үлдсэн бүх хүч чадлаа шавхан урах шүсэрч хутгийг мангасын зүрх рүү шууд зоолоо. Ганцхан шийдвэртэй цохилт. Мангас амьгүй болон унав. Намгүй байдалд ноёрлоо. Түүний аварсан охин бүрэн итгэж чадсан байдалтай зогсож байв. Тэрээр огтхон ч ойгож чадахгүй байлаа. Яаж Чөтгөрийн армиас хөөгдсөн ид шидгүй хүн яаж ийм авар гараатныг ялж чадсан нэг. Тэр гайхширн түүнээс энэ их хүч хаанаас гарсан? Яаж ийм зүйл хийж чадсныг нь асуув. Гэвч Дариэл түүний үгэнд нэг их ач холбогдол өгсөнгүй. Тэр зүгээр л эргэж хараад цааш алхаж ирлээ. Гэсэн ч охин түүнийг явуулахыг хүссэнгүй. Тэр хүзүүнд нь зүйлдтэй байсан зүйлтнээс нь зуурч сандрахтаа түүнийг бараг л бууж унагаах шахав. Тэр бат итгэлтэйгээр хэрвээ тэдэнтэй хамт хооллохгүй бос түүнийг явуулахгүй гэдгийг мэдэгдэв. Тэр шаргуу шаардсан юм. Амийг нь аварсан ачиг хариулахыг. Харин хоос гэдэг үгийг сонсмогцоо Дариэл зогтсов. Тэр маш удаан хугацаанд юу ч идээгүй байв. Өлсгөл нь түүний биеийг өршөөсгүйгээр мэрж байсан тул тэр охинтой хамт явахыг зөвшөөрөв. Эсвэл бүр охин түүнийг хүчээр чирж яваа гэхэд болно. Охины араас бүддэж яваа түүний төрх үнэхээр инээдтэй харагдаж байлаа. Төд удалгүй тэд гэрт нь ирэв. Охин түүнийг эцэг эхтэйгээ танилцуулж өөрийнхөө нэрийг Марика гэдгийг хэлв. Харин Дариэл өөрийнхөө чимээгүйхэн танилцуулсан. Гэсэн ч түүний дотор түгшүүр хүчтэй асч байлаа. Тэр айж байв. Хэрвээ тэд түүнийг Чөтгөр гэдгийг олж мэдвэр шийтгэж магадгүй эргэлзээгүйгээр цаазаар авах вэ гэхээс. Түүний бодлыг магийн аавын асуулт таслав. Яагаад тэр ойд ганцаараа байсан бэ? Дариэл хариулахдаа тэр өмнө нь нэг хүнд ажилладаг байсан ч ажил олгогчийн хүү байр суурийг нь эзлэхийн тулд түүнийг хаалсан. Тиймээс ажилгүй, орон гэргүй болсон гэж хэлв. Энэ хооронд маа ааваасаа түүнийг тэдэнтэй хамт амьдруулахыг гуйв. Ялангуяа тэднийд олон хоосон өрөө байгаа шүү дээ гэж. Аав нь ч зөвшөөрөв. Дараа нь бид харна Дариэлийг шинэ өрөөндөө одооноос эхлээд энэ тосгонд амьдрах болно гэх бодит байдлыг эргэцүүлэн сууж байхыг. Гэсэн ч нэг асуулт түүнийг гүнзгий зовоож байлаа. Чөтгөр хүн яаж хүн төрлөختнийг аварч чадах вүлээ? Нөгөө тагүр маргааш өглөө магийн аав түүнд дуулгав. Түүнийг адал явдал хайгичдын гээлдэд адал явдал хайгичаар ажиллах болно гэдгийг. Түүний даалгав нь мангасуудыг дарах, шагналын мөнгө цуглуулах зэрэг гээлдийн стандарт даалгаврууд байх болно. Дараа нь тэр адал явдал хайгичийн үр чадварыг шалгах хуудас гаргаж ирээд Дариэлийг түүн дээр гараа тавихыг хүсв.
Гэвч Дариэл хөшөж орох хэлв. Тэр айж байв шалгалтанд түүний жинхэнэ дүр төрхийг илчлэх вэ гэхээс. Эцсийн эцэст ийм төрлийн манаа хэмжих шалгалтыг зөвхөн хүмүүст зориулж бүтээсэн байдаг. Хачирхалтай нь Дариэл өөрөө ч өөрийнхөө үнэнийг мэддэггүй байв. Тэр үүнээс зайлсхийхыг оролдсон ч маа түүнийг гинэдүүжв. Охин түүнийг зүүгээр хатгаж гарыг нь шалгалтын хуудсан дээр хүчээр дарлаа. Тэр мөчид тэр өөрийгөө баригдлаа гэж бодов. Үүний дараа Магийн аав түүнийг бэлтгэлийн талбай руу дагуулж явлаа. Тэр төрөл бүрийн зэвсэг гаргаж ирээд нэгийг нь сунгахыг хүсв. Дариэл дээлд сунглаа. Аав нь адал явдал хайгчдын 4 төрөл байдаг гэдгийг тайлбарлав. Эхнийх нь цавчигч. Тэр том модны тайрдас гаргаж ирээд Дариалаар түүнийг хаглуулахар боллоо. Яг энэ үед л бид мэдэж авна. Энэ нь анх удаага байсныг. Дариалын амьдралдаа ийлд барьж үзсэн мөч. Гэвч тэрээр хамгийн ихний цохилдуур бол модны их биеийг хоёул хувааж орхиллоо. Аав нь гайхшран хойш ухрав. Тэр дөнгөж сая юу харсандаа бараг л итгэж чадсангүй. Тэрээр згэр гэд 2 дахь шалгалт болох нэвтлэх рүүгээ орцгаая гэж бовтнолаа. Энэ шалгалтад Дариэл алюминий гулд яг онож сум харвах ёстой байв. Гэвч түүний харвсан сум замдаа таарсан бүх нэг нь эртлэн гарлаа. Тэр мөчид Магийн аав зогсож байв. Хэлэх үггүй болж. Бараг л ухаан алдах шахав. Нэг хүн нэгэн зэрэг 2 тусааны чадварыг эзэмших боломжгүй байдаг. Тэгвэрс тэр яаж 3-ыг эзэмшиж чадна вэ? Дараа нь тэрээр 3 дахь төрөл нь тэсвэр хадуу жил гэдлийг тайлбарлав. Энэхүү сорилтууд Дариэл асар том хадыг ганцхан цохилдуур бутлах ёстой байлаа. Дариэл урах шалхав. Тэр цохилоо, хад тэр чигтээ бутраа нунав. Одоо Магийн аав болж буй үйл явдал төрөлхийн авьяас чадвараас ч давсан зүйл болохыг сэжиглэж эхэллээ. Энэ нь энгийн чадвараас хамгийн илүү зүйл байв. Яг л ямар нэгэн далд үзүүлэлт эсвэл нуугдмал уур чадвар сэрхсэн мэт. Дараа нь Дариэл 4 дахь шалгалтад орж түүнийг ч мөн амжилттай давлаа. Ингээд бид ойлгож авлаа. Гол дүр маань тулааны бүх 4 чадварыг эзэмшсэн болохыг. Магийн аав хэтэрхий их цочирдсондоо харсан зүйлдээ итгэж ядаж байв. Тэрээр энэ бас амьдралынхын туршид таарсан хамгийн ховор тохиолдол гэдгийг мэдэгдээд Дариэлд хотын адал явдал хайгчдын гээлдэд албан ёсоор жинхэнэ адал явдал хайгчаар бүртгүүлэхийг зөвлөв. Гэвч Дариэл татгалцлаа. Тэрээр зөвхөн амар тайван амьдралыг л хүсэж байна гэдгээ хэлв. Ангид байх, маргаан мэтгэлцээнээс, тулгой нүвчнөөс, дайн тулааны эцэс төгсгөлгүй тэмцлээс хол. Дараагийн өдөр нь Дариэл гилдийн анхны даалгавар бузах заасан мангасыг дарах даалгавраа хүлээн авав. Тэр үүнийг маш амархан биелүүлж хэв. Гэвч Гашида химээх залууг арч ирнэ гилдийнхэн зэрэглэл даагуур байгааг шоолож эхэллээ. Өөрийнхөө хүч чадлыг батлахын тулд Гашида хамаагүй илүү хэцүү даалгавар хүлээж авав. Харин Маракийн аав Дариэлд түүнийг тоохгүй байхыг зөвлөж Гашида бол түргэн зантай төлөвшөөгүй нэгэн гэдгийг тайлбарллаа. Үүний дараа тэрээр ахиулав. Дариэлийн зэрэглэлийг. Бүх зүйл хэвийн үргэлжилж байв. Тэгээд тэр эмийн ургамлын зурагтай хид хідэн хуудас өгч ойгоос тэдгэрийг түүж ирэхийг даалгаллаа. Энэ бол ургамал түүх даалгавар буюу цуглуулах төрлийн стандарт даалгавар байв. Мара энэ даалгаврын талаар олж мэдээд түүнтэй хамт явна гэж зүтгэв. Дариэл түүнийг дагуурж явахыг хүсээгүй ч охин түүнээс зөрүүдлэн зүүрч хүчээр даглаа. Тэд ургамал ургадаг газарт очиж ургамлуудаа цуглуулж эхлэв. Мара даалгаврын үеэр түүний анхаарлыг байнга сарниулж байсан бөгөөд түүний төвчээр барагдаж эхэллээ. Ойролцоо байгаа бугыг хараад тэр түүн рүү зааж хэрвээ чи зоригтой бол үүнийг агнаад үзтээ гэж хэлв. Мара харцаа буг руу шилжүүллээ. Гэтэл гинэт буг аварг том шоргоолжтой төстэй мангас боосон хувирч тэр хоёр түүнтэй хачирхалтай тулаанд орж эхлэв. Мара хутгаа уран зоригтойгоор шүүрэн авч тэд оройн хоолоогоо гэртээ авчраас боосно гэж зарлалаа. Эцсийн эцэст Дариэл хоёулангийн агнадчилсан бөгөөд олзоо тосгон руу авч ирв. Хүн бүр түүний гайхамшигт хүч чадалд гайхаширсан ч Гашида маш их ууртай байлаа. Авраг шоргоолж бол түүний даалхавар байсан учраас тэр уурласан хэрэг. Ийхүү Дариэл санамсаргүйгээр 2 даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэж хэв. Өмнө нь Мараг хөнөөх шахсан мангасыг устгасан бозон авраг шоргоолжийг дарах даалгавар. Гашида даалгаврын хүйцсаа газар шидэд ууртайгаар гарч одов. Дараа нь тэр шин даалгавар авахаар Магийн аавтай уулзахаар явлаа. Гаргатаа тэр санаатайгаар Дариэлдаа мөргөлдөж мөрөөрөө түүнийг хүчтэй шүргэв. Гэвч түүнд мэдрэгдсэн мэдрэмж нь яг л цул уулыг мөргсөн мэт байлаа.
Дарил түүнд гар барихыг санал болгосон ч Гашида гарыг нь түлхээд цааш алглаа. Дараа нь Дарил урж Магийн аавд ургамал түүх даалгаврыг биелүүлсэн гэдгээ мэдэгдэх гэсэн боловч аав нь ярианы сэдвийг өөрчилж Гашида маш ууртай урж ирээд аюултай даалгавар авсан гэдгийг тайлбарлав. Дарил яагаад гэдгийг асуухтаа өөрөө санамсаргүйгээр Гашидагийн даалгавруудыг тасалдуулсан гэдгээ ухаарав. Аав нь түүнд шин даалгаврын хуудсыг үзүүллээ. Энэ нь холбоотой байв. Авраг могой мангасыг устгах тухай. Өндөр эрсдэлтэй устгахлын даалгавартай. Хариуцлагын мэдрэмж Дарил дээр хүн дээр тусав. Тэрээр энэ бүх зүйлийн шалтгаан нь бие учраас Гашидаг 9 мэнд буцааж авчирна гэдгээ хэлв. Явхаас өмнө Ма түүнд цуглуулсан ургамлаараа хийсэн хит хитэн эмэр богч энэ даалгаварт хэрэг болно гэж хэлв. Дарил тэр даруй хөдөлсөн бөгөөд тэгээд Гашидагийн аимшигтайгаар гүйж явааг харлаа. Авраг могой түүнийг цуцалтгүй хөөж араас нь. Дарил түүнтэй нүүр тулахаар бэлтгэн замыг нь хаалаа. Гэвч могой түүнийг тойрж гараад Гашидаг үргэлжлүүлэн хөөв. Дарил нумаа татан сүмнүүдээ араатан руу харууллаа. Гэвч сүмнүүд түүний хатуу хайрсанд ямар ч нөлөө үзүүлэхгүй байх шиг санагдав. Могой Гашидаг хөнөх шахсан ч Дарил тэнд байсан нь нөхцөл байдлыг өөрчилжээ. Тэр илдээ барин урагш дайралж могойд хүчтэй зохилт өгөв. Могой зогтсов. Тэгээг түүний өөр хилэн асаж гарлаа. Зэрлэг догшноор авраг могой Дарил руу дайрав. Тэр илдээ ургаж дайралдаг хаахын тулд бамбай булган ашигласан ч зохилтын асар их хүчинд илд нь гарт нь бутарж орхив. Яг дараагийн мөчид Дарил хугарсан илднийхээ хилтерхийг шүүрэн авч урагш дайр нь шууд зохилт өглөө. Зохилт маш хүчтэй байсан. Тэрхүү үнэмлэхүй хүчний өмнө могойн бие тасарж үнав. Энэ бол эрүүл ухаанаас давсан хүч. Жирийн нэг адал явдал хайгчийн хязгаараас хамаагүй хэтэрсэн хүч байлаа. Ягж тулааны хэвийн бус үзүүлэлт дээд чигтээ хүрсэн мэт байв. Үүний дараа Дарил яар нь очлоо. Гаши дарав. Тэгээд түүнийг могойд хазуулсан байхыг олж харлаа. Тэр огт эргээсэлгүйгээр Магийн өгсөн эмийг гаргаж ирээд шархыг хурдан эмчлэж, хорийг түүний биеэр тархахаас сэргийлж чадлаа. Ингээд энэ удаагийн бичлэг дуслаа. Лайк болон subscribe дарвал дараагийн дугаар хурдан гарна шүү.